Сүүлийн үед сошиал дээр бүлэг дээрлэхэлтийн хэрэг дээр бүгдээрээ сэтгэл зовнилтой хүлээж авч байна шүү дээ. Тэгээд үүнтэй холбоотойгоор хүн яагаад ер нь бусдыг дээрлэхдэг вэ гэдэг талаар би ингээд судалж үзлээ. Тэгээд хүн бусдыг яагаад дээрлэхдэг вэ гэдэг дээр 7 үндсэн шалтгаан байдаг юм байна. Тэгээд үүний нэгт нь болохоор дотоод өөртөө итгэлгүй байдал. Энэ нь болохоор ихэнх нь тэр бусдыг дээрлэхэж байгаа хүүхдүүд гаднаасаа хүчтэй харагддаг боловч яг үүндээ дотроо өөрийгөө хангалтгүй гэж мэдэрдэг. Тэгээ өөртөө итгэх итгэл нь бага байдаг. Одоо жишээ нь яг одоо онлайнаар нэг хүүхдийг бөөнөр очиж зодож нүтчээд нөгөө охин нь болохоор тэгж хэлжсэн шүү дээ. Би ямар ч буруугүй хүнийг зодоогүй ээ. Тэр хүн миний найз залуутай унтсан учраас би зодсон гэж хэлсэн байсан. Тэгэхээр үүн дээр болохоор өөртөө итгэх итгэл нь бага байна гэдэг дээр нь харагдчихна шүү дээ. Яагаад тэгэхээр тэр өөр эмэгтэйг найз залуу нь өөрөөс нь дээгүр гэж үзээд тэр охинтой унтчихсан байгаад байгаа учраас өөрийгөө хангалтгүйгээр мэдэрсэн. Өөрийгөө найз залуутай хангалтгүйгээр мэдэрсэн. Үүнээс өшөө авах сэдэлтэйгээр одоо өөрийнхөө итгэл нь бага байна шүү дээ. Энэ охин надаас илүү учраас миний найз залуу энэ охинтой унтчихлаа гэдэг тийм ойлголт бий яваад байгаа байхгүй юу? Тэр охиныг очиод зодож нүдээд бөөнөрөө нийлээд тэр охиныг жижигрүүлж чадах юм бол би өөрийгөө томоор мэдрэх болно гэд. Иймэрхүү өөртөө итгэлгүй байдлаас болоод тэр охиныг очиж зодож бөөнөрөө нийлж дээрлэж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ охин өөртөө итгэлтэй байсан бол тэр найз болон тэр найзтай нь унтсан гэд байгаа тэр залууг шууд хайн тоохгүй. Энэ нэг сонин залуучуудаар би яах юм те, өөрийг нь тоодоггүй, өөр хүнтэй явуулдаг те. Тим залуугаар би яах юм гэж өөртөө итгэлтэй эмэгтэй угаасаа шууд хайдаг. Хоёрт болохоор эрх мэдэл давмгайлал авах хүсэл. Яагаад дээрлэхэлт хийдэггүй гэдэг шалтгааны дунд бас угаасаа эрх мэдэл байгаа. Хэн нэгэн хүнийг дээрлэхснээр би бусдыг захирч чадаж байна. Одоо миний үед одоо гудамжны үнцэг дээр ч юм уу ингээд зогсцон дээрлэхдэг байсан. Тэгээд тэр болохоор ингээд намайг захирч байгаа юм шиг боссоо. Тэ тэнгүүтээ би айнштай тэр чинь би ганцаараа байгаа тэн чинь 2 3 хүн байгаа штэ. Боссоо гэдэг ч юм уу. Үгүй бол одоо чи надад байгаа тэдэнд өрөг ингэдэг гэдэг чинь өөрөө тухайн хүн эрх мэдлийг аваад байна штэ. Тухайн хүн тухайн үед намайг захирч чадж байгаа учраас тухайн эрх мэдлийг мэдрэх тэр хүсэл нь дээрлэлт байгаа байхгүй юу? За тэгэнгүүт 3-т нь болохоор бүлгийн нөлөө. Ер нь хүүхэд өсвөр наснд байхдаа маш их найзтай болохыг хүсдэг, ганцаардахаас айдаг. Тийм болохоор энэ тухайн дээрлэхэж байгаа бүлэг хүмүүсийн дунд яагаад орж байгаа вэ гэхлээр дээрлэхүүлэхгүй тулд дээрлэхэгч хүмүүсийн дунд бүлэг болж орж байгаа гэсэн үг. Гол зорилго нь болохоор бүлгээс хасагдахгүй байх. Хэрвээ хасагдчих юм бол тухайн бүлгийн нөлөө байхгүй болоод ганцаараа болоод буцаад дээрлэхүүлэх магадлал өндөр учраас энэхүү бүлэгт байснараа найзуудтай болох, гадуурхагдахгүй байх. Тэгээд тэр дээрлэж байгаа хүмүүсийн бичлэгийг хийж өгдөг ч юм уу ингээ хамтарснаар ганцаардлыг мэдрэхгүй байх давуу талтай байдаг. Тиймээс бүлгийн нөлөөгөөр бас дээрлэхэлт үүсдэг байх нэ. Тэгэхээр яг одоо сошиал дээр тарж байгаа энэ хэрэг дээр яг л бас энэ харагдаж байгаа бүлгийн нөлөө. 2-3 толгойлогч ч юм уу 2-3 хүн нэг хүнийг зодож яхад нөгөөдөл нь хараа баясаад байж яддаг. Энэ бүлэг хүмүүс болохоор яг бүгдээрээ дээрлэхэгч биш юм шиг хэрнээ бүгдээрээ их бага хэмжээгээр дээрлэхэлтийг дэмжиж байгаа хүмүүс гэсэн үг. Энэхүү бүлэгт харьяалагдаж өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байгаа юм шиг боловч яг одоо хэрвээ та үүнийг үзэж байвал энэ бүлгээс гарах хэрэгтэй. Яг тэгвэл та өөр хүн учраас. Та өөрийгөө заавал тэр бүлэгт байснаар өөрийгөө хүч чадалтай ч юм уу өөрийгөө бусдаас илүү гэдгийг мэдрэх шаардлага ерөөсөй байхгүй. Тэгээ бас дээрлэхүүлэхгүй тулд энэ бүлэг дотор заавал байгаад алба байхгүй. Өөрийгөө өөрөөр мэдэрч үнэн шударгаар амьдрах хэрэгтэй. Яагаад таныг энэ бүлгээс гарах хэрэгтэй гэж үзэж байна гэхлээр та өөрийгөө өнөөдөр та зөвхөн өөрийгөө бодож өөрийгөө хамгаалаад энэ хүү бүлэгт байснаар та өөрөө дээрлэхэлтийг дэмжиж байгаа гэсэн үг. Та өөрөө дээрлэхүүлэхийг хүсэхгүй байгаа ч гэсэн та өөрөө дээрлэхэлтийг дэмжиж байгаа бүлэгт байснараа дээрлэхэлтийг дэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр дээрлэхэлтийг зогсоохын тулд заавал дээрлэхдэг бүлэг хүмүүсээс салах хэрэгтэй гэсэн үг. Яагаад бусдыг дээрлэхдэгвэ гэдгийн 4-т нь болохоор өмнө нь өөрөө дээрлэхүүлж байсан. Энэ болохоор cycle of abuse. Ихэнх дээрлэхэгчид өмнө нь өөрөө дээрлэхүүлж байсан байдаг. Өөрөө дээрлэхүүлж байсан учраас өөрийг нь дээрлэхсэн хүнээс яг шууд очиж өшөө авч чадахгүй учраас
өөр хин нэгнийг дээрлэхэж өөрийнхөө дээрлэхэлтийн өшөө авалт ингээд дамжуулах замаар ингээд ийм тойрог үүсгдэг байна. Хамгийн тод жишээ нь болохоор Монголд цэрэгт маш ихээр тохиолддог. Жишээ нь шин цэрэг хал зэрэгтэй зодуулаад тэгээд хал цэрэгээс халагдсны дараа өөрөө хал болно гэсэн үг шүү дээ тухайн цэрэг. Түүнийхээ дараа шин цэрэгээ зодож өөрийнхөө өмнөх хал цэрэгийн өөрт нь гаргасан тэр дээрлэхэлтийн өшөөг тэгж авдаг. Яагаад вэ гэхлээр цэрэгт босон зүйл зөвхөн цэрэгтэй л үлддэг. Тийм учраас өөрийг нь зодож нүдэж дээрлэхэж байсан халуудаасаа цэрэгээс халагчаад өшөө авдаггүй. Яагаад вэ гэхлээр цэрэгт босон зүйл цэрэгтэй л үлдэнэ. Өмнө нь дээрлэхүүлж байсан учраас тэр цэргийн дэглэм гэдэг бол ингээл үеэс үед ингээ уламжлагдаад дамжигдаад ирчихсэн тийм тойрог тийм цагираг байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь Монголын цэрэгт бичигдээгүй хууль мэтээр байнга явагддаг хал цэргээс шанаа авахгүй байх гэж юу байх вэ гэдэг шиг нэг ийм нэг хөгийн системч гэх юм уу бичигдээгүй хууль систем маягийн зүйлээ бол зогсоох хэрэгтэй байгаа юм. Энэ өмнө нь өөрөө дээрлэхүүлж байсан бусдыг дээрлэхдэг болдог гэдэг энэ cycle of abuse гэдэг энэ дээрлэхэлтийн тойрог байна штэ. Үүнийг хин нэг нь зогсоохгүй бол үргэлжсээр л байх болно. Үүний дараагийн бас нэг жишээ нь болохоор хүчирхийлэлтэй орчинд өссөн. Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл аав ээжээсээ зодуур нүдээр амссан, ах эгчээсээ зодуур нүдээр амссан гэр бүлдээ хайр мэдэрч өсөөгүй хүүхэд мэдээж бусдыг зодож нүднэ. Ямар нэгэн зүйл нь таалагдахгүй, ямар нэгэн хэлсэн үг нь таалагдахгүй байвал зодож нүдэж эхэлнэ. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил асар чухал байгааз тавд нь болохоор сэтгэл хөдлөлөө удирдах чаддаггүй гэсэн байна. Зарим хүмүүс уур, бухимдал, атаархал гих зэрэг мэдрэмжүүдээ буруугаар илэрхийлдэг. Үүнийг дээрлэхэлт зодоонуудын нэр шийддэг. Сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг хүн бол маш сайн төлөвлөсөн хүн байдаг. Та өнөөдөр өөрийнхөө сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй, өөрийнхөө сэтгэл хөдлөлтөө удирдагдаад байж гин гэдэг чинь амтнаас ялгаагүй байхгүй юу? Одоо жишээ нь бид нар чинь нохой дижэхтэй одоо басар ч юм уу арслан ч юм уу нэг тийм нэр өгчөөд басар туу гингүүт нохоо нөгөө эзнийхээ хийсний үгээр шууд тууж очиод нөгөө нэг өөр нохоор удаад барьж авдаг ч юм уу те. Яг тэр шиг хин нэгэн хүн таны уур бухимдлыг хүргэлээ, таны янз бүрээр хиллээ, тэнгууд л шууд барьж ав зоддог. Одоо энэ нөгөө нэг энэ сэтгэл хөдлөлөө удирдах чаддгүй дээр нөгөө нэг кофе байна л да. Тэр кофе хүний толгой дээр кофе асуудаг охин чинь өөрөө сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй хүний дээр очиж кофе асгachингуудаа түүнийгээ тэд нар намайг дээрлэхсэн гэж өөрийгөө мөрөд байгаа штэ нэг шалтак хэлээд тэд нар намайг дээрлэх гэж янз бүрээр хэлсэн учраас би очиж кофе асгасан гэдэг өөрөө хохирогчийн дүр тоглоод байгаа. Тэгтэл энэ яг үндэ сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүй байгаа байхгүй юу? Тэр хүмүүс өөрийг нь юу гэж хэлсэн байж болно? Тэр хүмүүсийн хэлснээр тийм болчихгүй тодорхой штэ. Хүмүүс тэгж хэллээ гэж тийм болчихгүй. Одоо ямар наараа байгаа штэ. Тийм үстэй одоо сошиалар уур бухимдлаа дандаа гаргадаг. Тэрэн шиг тэр кофе асгадаг охин сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүй учраас тэр хүний дээр очиж кофегаа асгасан. Яг л нохоо шиг басар туу гэд. Тэгсэн чи очиод туужчаад кофе асгачдаг тийм. За ийм шууд хамааралтай юм жишээ байж болж байна те. Өөрийг нэгэд уурлуулсан хүн дээр шууд очиод кофе асгах ч юм уу. Бас хамааралгүй дээрлэлт гэж байдаг байхгүй юу? Өөр хин нэгэнд гэр бүлдээ те өглөө нь гэрээс нь гарахт нь ээж нь ууралдаг ч юм уу, загнадаг ч юм уу, аав нь зохиж нүддэг ч юм уу. Ингээ гэрээсээ гарахдаа уур амьсгал таагүй гарцсан. Тэг аавынхаа өдөөс, ахынхаа өдөөс янз бүрийн зүйл хэлж чадахгүй. Ингээд ууртай байгаа хүн чинь яг тийм ууртай сэтгэл зүй дээрээ сургууль дээр очиод ингээ бэжэд л санамсаргүй байдлаар хин нэг ингээ нүднийх болгон муухай орчдөг ч юм уу. Үгүй бол хин нэг өөрөөс нь илүү сайхан харагддаг ч юм уу те. Тэгэнгүүт нь тэрэндээ уурлаад өөрийнхөө нөгөө нэг уур бухимдлыг өөр хүнд гаргаж эхэлж гин гэсэн үг шүү дээ. Энэ чинь тэгээд бас дээрлэлтийг өдөөдөг байна. За тэгээд 6-аад нь болохоор бусдыг ойлгох чадвар сул. Яг одоо сошиал дээр гараад байгаа хэргийн бас нэг өмнө нь өөрийнхөө шин найз охинтойгоо хуучин найз охиноо очиж зодсон бас нэг тийм бичлэг байсан. Тэр эмэгтэйг өмнө болоод өнгөрсөн харилцаа түүнийг ойлгоод энэ харилцаанд цэг тавиад нэг урагшлах чадахгүй байгаа учраас нөгөө хүнийг очиж зодож штэ одоо энэ одоо надаас салахтай юм байсан тэгсэн гэсэн өшөө авч очиж зодож байна. Тэгэхээр энэ болохоор бусдыг ойлгох чадваргүй байгаа. Түүнээс гадна psychopath гэж хэлдэг штэ одоо сэтгэл мэдрэлийн өвчтэй. Яг ингээд энгийн биш бусдыг хэрвээ би энэ хүнийг зодож нүдчүүл хэрвээ би энэ хүнд ингээд хилчүүл энэ хүн яах бол ийх бол эмзэглэх болов. Хэрвээ би энэ хүнд хилж байгаа шиг тэр үйлдэлийг надад бас нэг өөр хүн ийм үйлдэл гаргавал би юу мэдрэх үү гэдэг тийм бусдыг ойлгох сэтгэл хөдлөл нь хөгжөөгүй. Тийм чадваргүй хүмүүс бас бусдыг дээрлэхдэг байх нэ.
За тэгээ хамгийн сүүлд буюу 7 дахь нь болохоор нийгмийн орчин бас соёл. За энэ дээр жинхэнэ нөгөө Суйсийн алдарт дээрлэгч шүү дээ. Немо, Жери, Мишель. За тэнгүүтээ нөгөө кофе асгагч. Эдгээр хүмүүс нь болохоор одоо хүртэл ял шийтгэл хариуцлага аваагүй эсрэгээр од болсон даагч нь өссөн явж байгаа. Одоо нөгөө кофе асгагч чинь бүр охтын холбоо байгуулсан хүчирхийллийн эсрэг юу лээ? Дээрлэхэлтийн эсрэг мэсрэг гэд бас нэг юм хийгээд байгаа үстэй. Тэгээ энэ бүхнийг чинь харахаар чинь хүүхдүүд юу гэж бодож байгаа вэ гэхлээр ийм зүйл хийж болох юм байна. Окей, би ирээдүйд ингэж хүн дээрлэгсэн ч гэсэн асуудалгүй хүмүүс ингээд нэг хэсэг шуугж байгаа л намайг хайчин би яг эднэр шиг ингээд буцаад од болчин эднэр шиг буцаад ингээд ухаан суугаад жоох хүүхдүүдэд ингээд сайхан сургаал ялдаг хүн болно. Ингэж болох юм байна гэсэн бодолтой байгаад байгаа байхгүй юу? Өнөөдөр Монголын нийгмийн орчин болохоор дээрлэхэлтийг зогсоод үгүй. Зүгээр сошиалаар 3-4 хоног өсрэлт 7 хоног шугаал дуустдаг. Одоо тэр Немо, Жери, Мишелийн даагч нар ямар их байгаа лээ те. Тэгээд бас тэр кофе асгагч байна. Даагч нэмэгдээл. Сошиалаар байн гараал инфлюенсер болсон те. Тэгээд энэ бүгдийг чинь харж өсөж байгаа хүүхдүүд яг ан амтэн шиг сэтгэхэд өсөж байгаа байхгүй юу? Яг тэгэхээр зэрлэг догшин амтны ертөнцид хүчтэй нь хүчхүүгээ ялдаг. Тэгтэл соёлт хүмүүн бидний нийгэм бол тийм биш шүү дээ. Яг нэг амтны ертөнц шиг эднэр ингээд хүчтэй хүн дээрлэгчсэн ч гэсэн зөв. Энэ эдгээр хүчтэй хүмүүс ингээд хэсэг зөөр ингээд яасан замын нохоо хуцал байдаг, жингийн цаваа явж л байдаг гэдэг шиг эдгээр хүчтэй хүмүүс ингээд байж хахад хажуугаар ингээд сошиалын бла 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 гэдэг те нэг жижиг сажиг одоо менючи хүмүүс ч гэх юм уу те тэд нар ингэжсэн ч гэсэн энэ хүчтэй хүмүүс ундгүй байна ингээд аагч нь өсөөд нийгмийн хариуцлага үрдгүй байна ингээд явдаг юм байна гэдэг ойлголттой болж байгаа байхгүй юу. Нийгэм маань ингээд хүчирхийлэгч, дээрлэгчдийг хүлээн зөвшөөрөөд ямар нэгэн ял шийтгэл хариуцлага хүлээлгэхгүй байгаа учраас бас дээрлэхэлтийг энэ цаагаараа алсуураа дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр дээрлэхэлтэд хэрхэн тэмцэх вэ? Миний бодлохоор хувьд Япон болон Францын дээрлэхэлтийн эсрэг хэрхэн тэмцдэг талаар судлаад миний зүгээс иймэрхүү хэд хэдэн санаа хэрэгжүүлвэл яасан бэ гэдэг нэг хэд хэдэн санаа байна. Надад нэг 5 санаа байна. Тэгэд өөрийнхөө 5 санаагаа хуваалцъя гэж бодож байна. За нэгт нь болохоор сургууль дээр дээрлэхэлтийн эсрэг тусгай баг байгуулах. Япон болон Францад сургууль дээр тусдаа ийм баг байдаг одоогор. Тийм учраас Монголд хэрэгжүүлэхдээ яг энэ тусгай баг дотор сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон багш нарын төлөөлөл гэсэн хүмүүсийг нэгтгээд бүр тусдаа дээрлэхэлтийн эсрэг баг байгуулах шаардлагатай байгаа юм аа. Тэгээд бас энэхүү баг дотор бас эцэг эхийн төлөөлөл бас байх ёстой болов уу гэж бас бодож байна. Ерөнхийдөө иймэрхүү багш сургууль хүмүүжүүлэгч болон эцэг эхийн ингээ хамтдаа нийлж энэхүү багийг бий болгож дээрлэхэлтийн мэдээллийг хүлээж авч шалгах одоо урьдчилж гэсэн үг шүү дээ. Ингэснээр асуудлыг одоо дээрлэхэлт үүсгэхээс өмнө шийдэх боломжтой болов уу гэж би харж байна. Тэгээд хоёрт нь болохоор нууц санал асуулгаар дээрлэхэлтийг оншилж илрүүлэх. Японд бол жил бүр сурагчдаас нууц асуулга авдаг л да. Яг түүн шиг Монголд ядаж улиралтай нэгүүд авах шаардлагатай байгаа юм. Линк өгдөг ч юм уу те. Сурагч бүр шууд ингээ орох боломжтой одоо Google Form үүсгэж хэрэгтэй байгаа байхгүй юу? Үгүй бол цаасан асуулах ч юм уу те. Гэтэ одоо орчин үед угаас утаснасаа хүн болгон орох боломжтой учраас Google Form нь илүү давуу талтай болов уу гэж бодож байна. Тэгээд энэхүү санал асуулга дээр болохоор нэр усаа бичих шаардлагагүй шүү дээ. Тэгээд асуултууд нь маш энгийн байх хэрэгтэй тий. Одоо би болохоор иймэрхүү асуултуудыг дэвшүүлсэн байгаа. Чамайг дээрлэхэж байна уу? Чи дээрлэхэлт харж байсан уу? Тэгээд сургуульд өөрийгөө аюулгүй гэж мэдэрдэг үү гэдэг ч юм уу тий. Ерөнхийдөө иймэрхүү судалгаа маягийн асуултуудыг асуучих хэрэгтэй. Тэгээд энэ болгонд тухайн судалгааг бүгэлж байгаа сурагчийн нэр ус ингээд бичигдэх шаардлагагүй яг л нэг тийм судалгаа авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Энд чинь тэгээд урьдчилаад дээрлэхэлтийг бүр болохоос нь өмнө өөрчлөлт сэргийлж чадна гэсэн. За тэгээд гуравт нь болохоор хэн нэгэн сурагчийг анги бүрээс 1-2 сурагч сонгоно гэсэн үг. Энэ нь болохоор дээрлэхэлтийн эсрэг элч гэдэг. Student ambassador. Энэ болохоор Францад байдаг. 1-2 student ambassador-ыг сонгоод нэг нь илээр нөгөөх нь хоёр дахь нь болохоор нууцаар байдаг. Гэтэ хоёр би нэг мэдэх боломжгүй.
Яагаад вэ гэхлээр сургуулийн сэтгэл зүйч нь нууц амбассадортойгоо тусдаа уулздаг ч юм уу те. Яг тэр юуны дээрлэхэлтийн эсрэг багтаага яг тэр мен яг нэг тийм элчин ч юм ингээ хамт оролцдог ч юм уу те. Яг тийм ил байгаа дээрлэхэлтийн эсрэг байгаа элчин харах боломж нь хэрэг байна. Үгүй бол нууц дээрлэхэлтийн эсрэг элчин олж чадж гинүү аль нь илүү давуу талтай вэ гэдгийг бас ингээд нэг харж үзээ мэдэх боломжтой болоо гэж би ойлгож байгаа байхгүй юу. Үүнийхээ төлөө тусгай сургалт өгөн те. Тэгээд дээрлэхэлтүүдийг анзаарах, заавчгүй зохиожнүүдэд бие махбод физиологийн дээрлэхэлтүүдийг анзаарах гэхээс илүү үг яриа хэллэг болон сошиал дээрлэхэлтийг те анзаарах. Үгүй бол одоо шовдрлогж байгаа ганцаараа байгаа ч юм уу ангийнхаа хин нэгэнтэй ярилцах хэцүүхэн байгаа ч юм уу сурвалжлагатай амжилтгүй байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүстэй ингээд яг тухайн тэр нууц одоо амбассадор ч юм уу ил байгаа амбассадор ч юм уу аль нэг нь ярилцдаг ч юм уу те ингээд бүгдээрнтэй ярилцдаг гоё найзууд байгаа тэгж яхад дээрлэхэлтийн улмаас үнэхээр энэ шовдрлогдоод байна уу гэр бүлийн асуудлаас болоод шовдрлогдоод байна уу юу болсон болоод ингээд дүнгийн асуудал ч юм уу те ингээд янз бүрийн асуудлууд гараад байна гэдгийг ингээд судлах ч юм уу те иймэрхүү арга замаар сурагчийг өөрийг нь энэ дээрлэхэлтийн эсрэг зүйлд оролцуулах юм бол илүү үр дүнтэй юм болов уу гэж би бодож байна. За тэгээд дөрөвт нь болохоор сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа. Энэ нь болохоор Японд маш их үүрэгтэй байдаг л да. Сургууль бүрд мэрэгжлийн сэтгэл зүйч байх шаардлагатай байдаг. Хүүхдүүдтэй нууцаар уулзах боломжтой. Яг уу намайг жоохон байхад 10 жилд бол нэг нийгмийн ажилтнтай уулзлаа яллаа гэхэд нэг ангийнхан мэдвч юу ярьсан байдаг ч юм мэдэгддэг байсан гэх юм уу. Тэгэхээр энэ болохоор нууц хэлбэрээр сэтгэл зүйчтэй уулзах боломжийг л өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна л да. Хувийн нууцыг хадгалах сэтгэл зүйчийн үүрэгч одоо хувийн нууцыг хадгалах ёстой шүү дээ. Стресс юм уу сэтгэл гутралын зөвлөгөө өгөх. Үгүй бол яг нэг тийм хэцүү байгаа асуудлыг эртхэн ярилцаж багасгахгүй бол сэтгэл гутралт өртсөн хүмүүс чинь одоо тийм өөртөө итгэлгүй байдал өөрийнхөө сэтгэл гутралт юм уу тэр уур бухимдлыг өөр хүмүүст гаргаад бас дээрлэхэлт үүсгэх боломжтой учраас сэтгэл зүйчтэй нууцаар уулзах уулзалтыг бий болгох нь чухал юм болов уу гэж би бас бодож байна. За тэгээд миний дэвшилсэн санааны хамгийн сүүлд буюу 5-т нь болохоор дээрлэхэлтийг тоглоом биш гэдгийг хууль бодлогоор тодорхой болгох. Францад болохоор хэрвээ дээрлэхэлт үйлдсэн бол хууль зүйн бүр тусгай хариуцлагатай байдаг. Харин Японд болохоор дээрлэхэлттэй холбоотой амиа хорлох үйл явдал гарсан бол энэ бол тэр сургууль цагдаа сэргийлэхээс илүү бүр төрийн хэмжээнд авч хэлэлцдэг. Яг одоо энэ сошиал дээр гарч байгаа энэ бүлэг дээрлэхэлтийн эсрэг болохоор дээрлэхэлтийн тодорхой заалт гаргаад бүр ингээ хуулаа батлаад яг тэдгээр хүүхдүүдэд хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Олон хүмүүс тэгж ярьж байна л да. За энэ дээрлэхж байгаа хүмүүсийг дээд сургууль сурах эрхийг хасъя. Гадагшаа явах эрхийг хасъя гэдэг ч юм уу сурч боловсрох эрхийг хасъя гэд ингээд ярингууд л зарим бас бус хүмүүс үгүй энэ хүмүүс чинь хүмүүжих ёстой штэ. Ингэж одоо өсвөр насны хүүхдийг ирээдүйг балаж болохгүй гэдэг байгаа байхгүй юу? Би бол үүний эсрэг байна. Одоо өсвөр насндаа хүмүүжээгөө хүн том болоод хүмүүжих үү? Том болоод дээд сургууль сураад гадагшаа төтөшөө яваад боловсрсон дээрлэхэгч болно. Ажлын байран дээр хүртэл жижиг сажиг дээрлэхэлт байдаг штэ. Ажлын байран дээр шуудаар үг хэлээр дээрлэхгүй, шууд нудраг орж зохиж нүдэхгүй ч гэсэн алсуураа дээрлэхдэг, алсуураа хавчдаг, алсуураа өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдаар хийлгдэг. Тийм нэг даварцсан хүмүүс байдаг штэ. Тэгэхээр яг одоо л энэ дээрлэхэлтийг энэ системтэйгээр бүр хуульчлаад эдгээр хүмүүсийг зогсоохгүй бол дараачийн хүмүүс нь энэ дээрлэж болдог нийгмийнхаа хүрээнд үргэлжлээл энэ гинжин холбоо хэлхээс хизээч дуусахгүй. Дэвшүүлж байгаа 5 санааны 5 дахь нь болохоор бүр хуулиар шийтгэх ёстой гэж би бол үзээд байгаа шүү дээ. Харин өмнөх 4 нь болохоор урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд ийм зүйлүүдийг хийя гэдэг би санаануудыг дэвшүүлсэн. Миний энэ дэвшүүлсэн санааны гол зорилго нь болохоор шийтгэл биш урьдчилан сэргийлэх байгаад байгаамаа. Тэгээд урьдчилан сэргийлээд энэ дээрлэхэлт гэдэг зүйл нь болчихсон бол одоо шийтгэхээс үр зам байхгүй шүү дээ. Тиймээс яг одоо энэ бүлэг дээрлэхэлтийн хэрэг дээр хариуцлагыг өөрүүлэх хэрэгтэй. Үгүй бол тэр Немо, Жери, Мишель, тэгээд тэр кофе асгагч энэ бүлэг дээрлэхэлт гэдэг. Эдгээр хүмүүс бүгдээрэнд нь хариуцлага хүлээлгэхгүй юм бол энэ гинжин холбоо хилцээж дуусахгүй ингээл үедээ дээрлэхэлт үргэлжилсээр л байх болно. Хүн болгон яг хэлж юм л та миний үед дээрлэхэлт байсан гэдэг. Миний үед ч гэсэн байсан. Гэхдээ арайч ийм амар байгаагүй. Нийгэм хөгжихийн хэрээр
дээрлэхэлтийн бараг систем нь хүртэл хөгжөөд байгаа юм шүү. Дээрлэхэлт нь бүр улам боловсронгуй болж штэ. Дээрлэхэлтээс хүн зодож нүдж байгаа байдлаас таашаал авч бичлэг хийдэг ийм гай зэтгхүүтэй хүлээдэг үе бий болж штэ. Тэгэхээр үүнийг таслан зогсоохоос өөр замгүй хариуцлагын хүлээлгэх л ёстой. Өөр зам бидэнд үлдээгүй. За тэгээд өнөөдөр миний бэлтгэсэн бичлэг маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд миний эдгээр санаанууд дээр нэмээд бас таны санаа бодол юу байна? Түүнийгээ бас хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.